Магнаг үсэгтэй туги хан намир ханд Монголо хэмээн сэтгэл зоргоор нэгдэж манхан тэнгэрийн цэнхэр үеих хийдор төрүүлсэн хунхагалсыг эт Монголын түүхтэй нэгтэй Уурлуудын гэрээсийг мартах очиргүй Монгол улсын төлөө танраг өргөх охшгүй хэлчдийн аяны мөрн Нас дүрлсэн хойсголын алта очнэгтэй тушаал авсан хилчдийн хараа суцаагүй түүхтгэлийн мананд эгнэн жагсах төмөн ирсэн цуваг зон олон тассадаггүй ичи цацтын хайдагтай эх орны нэнхэн тайван байн сайхан чимээс өрнөргүй сайхан нутгийн минхэн цартаа ирчлээ. Одоо баггүй нэг гэртээ орох чинь гитив хэлмээр хаа. Хэр уулзах гэж ер нь үгээр хэлэх аргагүй тогтолж байна уу? Энэ үчиг нэрээ бас удаан хүлээсэн. Аслаганд явна гэдэг бол ер нь Монголын хүмүүс бол хаалтан боломж. Тэгээ нэр төртөө хаачаад гэр бүл дээрээ гац жаргалтай баяртай мөчийг хамт хавалцах гээд байж байгаа үнхээр баяртай. Энэ чинь хинэ чингүн гэлээ? Энэ цаахны. За юу гэж хэлдэг үлээ билэг авахар? Баярлалаа. За юм чингүн хамгийн санаж байгаа юм юм бэ? Аав. Сараа. Хөрөндөө ирлээ. Жил гэдэг хугацаа ер нь хүний нутагт ч үр гүйцэтгэх юм хэр удаан хэр хурдан юм шиг санагдаж байна. За миний бодод жил гэдэг хугацаа маш удаан байлаа.
тэнд очиод хамгийн түрүүнд их орон эхнэр хүүхэд аав ээж маш их саналаа. Одоо ингээд эхнэр хүүхдээ уулзгаад гинтэн мэлэг барих гад ирсэн байна. Их сэтгэл хөдлөж байна. Намаа эхнэр хүүхдтэй яаж хүлээж авах вэ гэж дотроо их сандарч байна. Баруун тийш ирээд. За сайн өдрөө. Албаа аав гүгөөсөн. Хүүхдүүдээс стабиль чаавчста мундаг сэнтэй байна. Зэлээд. Ээжээгээ маш их сансан. Яг судаан дөөрөг гүйцэтгэж явахдаа ээжийнхаа тухай ингээд бодохоор нүдэнд нэлмэс цэлгэнээд байдаг гэсэн. Тэгээ онгоцон цоож хатаж гисэн бодож ирсэн. Яг ингээд ээжийнхаа тухай ярихаар ойлж гад. Сидж.